Сайн байцгаана уу? Минанэ. Өнөөдрийн бичлэг би хамгийн дуртай кофе шопоос бичиж байна. За дахиад нэг бичлэг хийх гээд ярианы бичлэг хүмүүс таалагдсан бол тэ саяхан миний бичлэгийнхэн доор нэг комментэн дээр асуулт ирсэн. Нөгөө ер нь гадаадаас сурч амьдрах хэцүү зүйлс, гой зүйлс юу байна? Хувийн туршлагаас хаваалцаад бас яагаад заавал даалыг сонгосон бай гэд хэлээд өгөөч. Баярлалаа гэсэн байна. Энэ дээр толгуурлаад ер нь гадаадаас сурах pros and cons өөрийнхөө туршлагаас ахаа яриа гэж шийдлээ. Энэ асуултанд хариулах болохоор би юу ямаар байна? Яагаад заавал даалыг сонгосон бэ гэдгийг эхлээд ярмаар байна. Дэлхий бол маш том юм аа. Дээр нь маш их ус байд юм аа. Монгол залуучууд хаашаа чамаагүй явж гин тэр нь маш сайн зүйл болж гин гэж бодож байгаа. Ер нь л бол ингээл залуучуудыг айл болохол ингээл сурах цагтаа те залуу байгаа үедээ гараад сураад те хаашаа чамаагүй гараад сураад гэж уриалмаар байгаа. Дэлхий маш том. Зөвхөн Америк, Японоор их сургууль яваад дуустдаг юм бол биш ээ. Нидерланд сурдаг, Герман сурдаг, Франц, Турк, хаач гэдэг те Тайван, Таиланд бүх газар ингээд хүүхдүүд яваад сурдаг болчиход байгаа байхгүй. Айл болохол ягаад гадаад руу сураад яваад байгаа ч гэж уриалаад байгаа вэ гэхээр одоо ер нь л ингээд тоглолт шүү дээ. Бай Улаанбаатар хаа Эрдэнэт гэл хийдэж шүү. Тэгэл ингээд постмос оруулсан нөгөөтг нь ингээд эхэндээ жинхнээсээ хүмүүс тэгж бичсэн. Тэгээ одоо сүүлдээ бүр нэг тоглоомлсон махалта. Гэтэ ингэж бичиж Монголыг зөвхөн Улаанбаатараар төсөөлж энэ дэлхийд Улаанбаатараар дуустдаггүй маа гэдгийг ингээд мэдэх хэрэгтэй. Тэгээд ээж авийнхаа хараанаас гарах хэрэгтэй, олон зүйлийг сонирхож үзэх хэрэгтэй, судлах хэрэгтэй. Тэгэл зөвхөн Улаанбаатар ямар хэцүү байна, утаатай биш үү, ямар хэцүү байна. Өнөөдөр би ингээд юу өмсөж идэж уух вэ? Маргааш би юу өмсөж идэж уух вэ гэдэг бодлоосоо нэг жоохон салаад өөр юм төрлийн юм гэсэн сонирхоод үзчих хэрэгтэй. Өөрийгөө хүчлээд ингээд сонирхолтой ном уншдаг ч юм уу, тэ ингээд урлагт дуртай баймаар юм шиг байна уу? Урлагийн номыг уншаад үзэх юм уу? Нэг эдийн засаг гоё юм болоо нэг жоохон экономик номнууд уншаад үзчихмээр ч юм уу гэх мэтчлэн ингээд жоохон өөрийгөө нэг жоохон хөгжүүлэх талаар амьдрал нэг өнөө маргаашаа гэхгүйгээ ингээд нэг жоохон гоё өөртөө сонирхолтой амьдрал гэж уриалаад байгаа байхгүй. Нөгөө инэрлийн ямар дуун дээр нэлээдээ тэгж гараад байдیں۔ Орой бүр сааданд суухаас өөр сонирхол чамд би юу гэд асуудаг шүү дээ. Яг тэр шиг алхтаа хийсэн юмгүй сонирхсан юмгүй тэгэл ингээл сааданд сууж нэг цагийг өнгөрөөдөг нь жаахан буруу. Ер нь л буруу залуу хүн тийм ээ гэдэг чинь. За тэгээ маш их юм нурсны эцэс ягаад би Италиг сонгосон бэ? За ягаад тэгэхээр миний Италиг сонгох хамгийн том ер нь бол хоёр шалтгаан байгаа. 3 жилийн бакалавртай байсан. Тэтгэлэг маш сайн олгодог гэсэн. 3 жилийн бакалаврт би 10 жилээ төгсөх хичээлдээ сурч цалцаагаар Америк руу high school явсан. Тэгээд high school-ийн дипломгүй болохоор би эргэж ирээд доотлын ангийнхантайгаа 10 жилээ төгсөжсэн. Үеийнхнээс 1 жил хоцорсон. Тэгээд дээрээс нь дахиад би шүтээс 1 жил сурсан. Тэрний дараагийн дахиад нэг gap year авсан гэд би бүхэл бүтэн 3 жилийг ер нь л ингээ алдсан байгаа байхгүй. Тэгэхээр надад 3 жилийн бакалаврын дигри тэ програм гэдэг бол амар advantage байсан. Тэгээд тэтгэлэг ингээд сайн өгдөг аж таарсан. Даалт нөгөө англи хэлээр заадаг. Тэгээд тэтгэлэг өгдөг газар гэж яг ингээд гуглдчихсан байхгүй. Би бүх юм яг гуглдчих олж байсан. Тэгээд тийм болохоор би Италиг сонгосон. Тэгээд дээрээс нь сургалтын төлбөр энэ Европын ихэнх ер нь улсууд нь сургалтын төлбөр нь үнэгүй ч юм уу эсвэл бага төлбөртэй эсвэл өрхийн хэмжээгээр нь ранклаад төлбөрөө төлж болно тийм. Америктэй харьцуулах юм бол Америк ч мангар үнэтэй. Би Америкийн сургуульд юу яжсан тэнцээд яг орох гэтэл тэтгэлэг нь хангалттай байж өгдөггүй. Тэгээд надад бол ээж аваасаа мөнгө авмааргүй ингээд байгаа болохоор хангалттай байсан. Тэгээ бас Италийн бас нэг том даваа тал нь болохоор Европт байсан. Европт гэдэг утгаараа л айгүй гоё байсан л та. За тэгээд хэцүү зүйл юу байсан бэ? Гадаадд сурах гэдгийгсэн. За хамгийн том зүйл бол одоо ганцаардах байсан. Тэгээ учраа олохгүй байгаасан. Өнгөрсөн жил би Итали хэл юусоо мэддэггүй ирсэн. Англи хэлтэй л бол болчихно ингээд амар нүүр бартам ирсэн чинь энэ ингээ хүн болгон англиар ярихгүй шүү дээ. Тэр нь болохоор надад шинэ орчин тэ нөгөө соёлын шоконд ороо шинэ орчинд амар хэцүү байсан. Ганцаарч байсан. Би өнгөрсөн жил
3 4 өөр улсын хүмүүстэй хамт амьдардаг байсан. Унгар, Испани, Итали, Солонгос тэгээд өөр юу байлаа. Нэг тиймэрхүү хүмүүстэй ингээд өрөөгөө ширлэж амьдардаг ч юм уу те. Тийм болохоор ингээд гинт гэрээсээ гараа авцсан амар ганцаарддаг. Учраа болохгүй болохоор ингээд ганцаардж эхэлчихсэн. Тэр нь сайн хэцээсэн. Сэтгэл зүгээр амар шаналаад. Миний хувьд бас эхний жилдээ ингээд эхний семестртээ амар struggling байсан. Би ерөөсөө Монгол нэг жил их сургууль сурахдаа би graphic designer сурж байсан байхгүй. Тэгээд шууд график авах жилдээ би ингээд бодлоо өөрчлөөд би эдийн засгаар сурмаар байна гэд энд эдийн засгаар ирээ суурч байсан чинь шууд эхнийхээ мэржлийн юмнуудыг загаа авчдаг. Тэгээ мэржлийн юмнууд ингээд шууд ороод эхлэнгүүд чинь амар тэгэл хилийнхаа бэрхшээлтэй байгаа юм болоо энэ юу агаад байгаа юм болоо гэл ингээд амар шаналал. Тэгээ дээрээс нь Итали багш нар энэ дуудлага аяга хэцээсэн надаа. Сонсоод ингээд шууд амар хэцүү айлгаар чинь сонсоод ахаар чинь ингээд юу болоод байгаа мэдэхгүй хэцүү байсан. Тэгээ дараагийнх нь сул тал нь болохоор дөнгөж гэрээсээ гараа явж байгаа болохоор тэгээд ингээд амар их хичээлээдээ хідэн цагт гараад хідэн цагт ороод ирж болно юу ч хийж болно гэж бодохоор зүгээр ингээд буруу тал руугаа орчих үүд таалганд бараг нээлттэй болчих гээд юм шиг санагдсан. Би нэг өнгөрсөн жил би Америкт өмнө нь high school байж байхдаа жоохон гадуурхагддаг Аз гэдэг утгаараа тэгээд дээрэс нь би ингээд англи хэл ойлгохтой мэдэхгүй болохоор хүмүүстээ нийлдэхгүй амар shy маа. Тийм болохоор би энд анхнаас ирэхдээ заастаа би энэ shy байж болохгүй хүмүүстээ нийлэх хэрэгтэй хүмүүст хийж байгаа бүхэл юм хийх хэрэгтэй гэл тэгэл эхэндээ ингээл чинь ингээд хүмүүст нийлэх чинь гоё юм аа. Гарч ороод ингээд хамтдаа хөвгчлөлтөд найргаац ингээд байвал гоё юм аа гэд ингээд бүр автчих гад байсан тохиолдлууд бол байсан. Тэгэхээр буруу зам руугаа юу н ордгүй л дээ. Буруу тал руугаа орчих гээд тэгээ би өөрөө тийм хүн биш болохоор чинь тэгээд яана чинь би чинь буруу яваад шүү гэд дахиад өөрийгөө зөвхөн дахиад сэтгэл санаагаар ингээл унаал. Дараагийн хэцүү зүйл нь юу байсан бэ гэхээр би мөнгө болон цагаа ингээд менеж хийх гэж амар их хэцүү байсан. Би Монголд болохоор амар урсгалаар амьдардаг байсан байхгүй. За би өглөө босоод өнөөдөр юу хээ гэж боддог. Өглөө босоод би урсгалаараа одоо нэг тэрэг хийчих юм уу? За энийг дуусгачаал. За одоо нэг тэрэг хийчих юм уу гээл ингээл тиймэрхүү байсан. Тэгээд дээрээс нь би ингээд өөрийнхөө бил мэлэгдэхгүй, байрныхаа бэлэгчлэхгүй, уцсныхаа бэлэгчлэхгүй шүү дээ, тий. Тэгэхээр надад мөнгөө зохицуулах ч юм уу нэг тийм хэрэг юус гардаггүйсэн. Тэгээд шууд ингээд тэдэн сарын түрээсээ төлнө. За би түрээсээ төлнө, буцаа төлнө. За би ингээд хүнсээ аваана гэдэг ч юм уу. Бүх юм менежлаад эхлэнгүүт би ингээд анхандаа мэдхгүй чадахгүй бүр ингээд модоо барих тохиолдлууд надад шалдаа буух тохиолдлууд бүр амар их байсан. Би бүр хоолгүй хоонж үтсэн. Бүтэн цагийн алхдаг газар сар алхаж үтсэн. Тэгээ дээрээс нь гэр бүлээ амар их санаал дөнгөж гэрээсээ гарч байгаа айлын баг охин ингээд дөрөд үтэж гэсэн өөрөө амар их мөнгө менежлж чадахгүй байх нь надад бас амар хэцүү байсан. Гэтэ энэ хэцүү зүйлүүд болохоор надад одоо айгу зүгээр биш санагдаж байгаа хгүй ингээд хэцүү зүйлүүдэд advantage болгоод даваа тал болгоод тэн дээр алхаад гიშгээд за одоо жишээл өнгөрсөн жил би модоо барьж байсан шүү. Энэ жил ингээд тэгж болохгүй шүү дээ. За мөнгөө сайн менежлах хэрэгтэй шүү. За одоо ингээд хэдэн сарын төлбөрийг ингээд хийчээ гэдэг ингээд за хамгийн том миний одоогийн байдлаар анзаарч байгаа хамгийн том даваа тал бол бие даах чадвар амар сайн хөгжсөн. Би одоо хэлсэн шүү дээ нөгөө аав ээжээсээ мөнгө авдаггүй. Тэгээ дээрээс нь цаг мөнгө ингээд зарцуулдаг болно гэх тэнгүүд чинь бүр жигнэсээ ингээд том хүн болцсон юм шиг. За би шийдвэрээ өөрөө л гаргана. Тэ? Билээ өөрөө төлнө, шийдвэр өөрөө гаргана, мөнгө өөрөө зохицуулна. Энэ болохоор хамгийн том даваа тал миний жил хагас гэрээсээ хол байна. Энэ хугацаанд би бараг л 10 хүнтэй амьдраад үзсэн. 10 өөр төрлийн хүмүүстэй тий амьдраад үзсэн. Болохоор ингээд хүмүүстэй ингээд харьцаж сурсан, хүмүүстэй ямар үед нь яаж харьцах вэ? Хүмүүстэй харьцна гэдэг бол бас амар том урлаг штэ. Би юм чинь би ийм л ингээд гэдэг чинь бас амар болохгүй зүйл юм а гэдгийг би мэдэж байгаа байхгүй. Том болж одоо эхэлж байгаа юм уу? Тэгээд хүмүүстэй харьцаж сурсан, шинэ орчинтой танилцсан. Монгол болон Америкээс шал ондоо газар, Итали бол шал ондоо газар шинэ орчинд засан зохицох, тэгээ шинэ зүйлийг сурах тийм энтузиастик болсон. Одоо жишээлбэл би ингээл жил ихний семестр бол өнгөрсөн жил юуроос хаашаач явж үзээгүй. Би ингээд барыг энэ хотоос гараад зүгээр галтрын цугаад ингээд өөр хот руу явж аялж болт юм а гэдгийг ингээд ухаарахгүй байсан. Тэгэл ингээл нэр аялал үзчихвэл
болцоод идэм аа гэдэг ингээд шин зүйлийг турших амар их сонирхолтой болсон. Тэгээд одоо би аялаад үзчихье да. Ийшээ яваад үзчихье гэдэг шинэ хобби та болчихж байгаа. Тэнгүүдээ бичлэг хиймээр байна. Тэг бичлэг хийгээд үздэг ч юм уу намайг жаач хийх хүн байхгүй. Одоо жишээлбэл би ингээд эдийн засгийн юм мэдмээр байгаа бол ингээд аваад уншчих надад сонирхолтой юм ч юм уу те би ингээд урлаг би ингээд зургийн сонирхолтой зургийг уншмаар байгаа гэдэг юм бол зургийн урлагийн ном ч юм уу уншиж ч юм уу нэг тийм шин зүйлийг ингээд цааралгүйгээр хийдэг болчихсон. Тэгэл ингээд Монголд ингээд хүмүүстэй байхаар чинь би тэгдэг байсан аахгүй. За ингээд нэг юм хийхэд за одоо жишээлбэл би бичлэг хийгээд эхлэе гэж ингээд хүн амьтанд хэлээ шүү дээ. Тэнгүүч надад амар олон advantage байгааг нь хэлдэг гэсэн чинь амар олон disadvantage шууд гаргаад ирчдэг гэсэн аахгүй юу. За чи тэгвэл ингээд хүний амьгаа болох үедээ. За чи ингээд хэрэгтэй барихгүй бол яах вэ? Ингэхүйдээ тэхүйдээ гэдэг ингээд дангууд хүний зориг мохоод би ерөөсөө ингээд шин юм сонирхол байдаг ч гэсэн хэцүү яадаг байсан. Энд бол надад би зөвхөн өөрөөхөө амьдарч байгаа, ганцаараа амьдарч байгаа. Тэгээд би дааж байгаа болохоор надад айгу өөрийгөө олоход ч гэсэн айгу зүгээр байгаа. За тэгээд бас айгу том даваа тал гэх юм бол дэлхий маш том юм аа гэдгийг би ингээд үнэхээр ясандаа ортол мэдэрч байгаа. Алхаад аялдаг те би ингээд үргэлжтэй аялал айгу хийдэг. Тэгээд газар зүйн ингээд хувьдч те угаасаа л дэлхий айгу том юм аа. Айгүйх боломжтой юм а гэдгийг мэдж байгаа байхгүй. Би ингээд өөрөө Монголд сурч байсан бол би бараг л за одоо ингээд их сургуулаа төгсөөл за нэг ажилд орол за ажилд орчих юм болоо за нэг нөхөр хүүхэдтэй болол за нэг тэгэл ингээд амьдрна гэл. Одоо болохоор юун тийм бодол надад одоо дэлхийн маш том юм а гэдгийг ингээд харангуудаа томоор сэтгэж сурж байгаа байхгүй. Тэгэхээр миний энд мэдэрч байгаа хэцүү зүйл болгон маань надад айгүй том давуу тал болж ирж байгаа. Гэр орноо санах зүйл айгуух байдаг ч гэсэн мэдээж очино. Гэтэ тэрнээс өмнө надад хийх зүйл их болно. Мэдих зүйл сонирхолтой зүйл их байна. Тэр алгана ингээд өөртөө гой байлгая гэж хэлсэн юм аа. Миний энэ experience-ийн талаар, туршлагын талаар болон өөрсдийнхээ туршлагын талаар надад сэтгэл хэлбэрээр үлдээгээр надад бас аягүй сонирхолтой санагдаж байна. Тэгэхээр би зөвхөн Монголоос гараад явцсан болохоор л би энэ зүйлсийг мэдрээд байгаа гэд би бодоод байгаа байхгүй. Би Монголд байсан бол ингэхгүй байсан, тэхгүй байсан гэж бодогдоод байна. Гэтэ та нарт бас сэтгэл хэсэгт юу гэж бодож байгаа юм л тэгээрээ. За ингээд 2019 он гарах чинь 2018 он бол яг өнгөрсөн энэ жил болохоор миний хувьд маш том жил байла. Маш их зүйлийг миний амьдралын хамгийн өргөөчтэй жил байла. Олон жил амьдраагүй л дээ. Тэгтэл хамгийн өргөөчтэй жил байла. Энэ жилийн хугацаанд би 5 орноор аялаад үзчихсэн. Хүссэн газраас сурж ийн. Надад сонирхолтой байна. Хүссэн зүйлсээ хийж ийн. Хэцүү байгаа ч гэсэн би даваад гарч ийн. Би даад сурж ийн гэдэг маань миний хувьд маш том болол амжилттай маш гоё жил болж өнгөрлөө. Юмтай байж үзлээ. Юм хийж үзлээ. Надад сонирхолтой байлаа. Ингээд ирэх жил маань ч гэсэн энээс илүү их ололт амжилттай өөр өгөөчтэй сурсан зүйлтэй хийсэн гавьяатай байхаа гэж ерөөгөөд тэгээд энэ бичлэгийг өндөрлж ин да. Тэгээд энд subscribe дараад тэгээд миний бичлэгүүдийг тааштай болон хүлээж авч үзээрэй. Баярлаа. Шинэ оны мэнд хүргэе. 2019 онд гой бичлэгүүдтэй дахиад өгчий да. Bye.